Сайн сонирхол үзэгчдээ та бүхэнд шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. ТВ телевизийн өнөөдөр мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Хөтөлбөр эхлэхээс өмнө та бүхэнд өнөөдөр үзүүлэгч мэдээллийн товч агуулгыг танилцуулъя. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх туршид эмнэлгийг өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Энэ эмнэлгийг Японы улсын буцалтгүй тусламжийн ачаар байгуулад байгаа юм а. Монгол улсад хэвшил болсон эрүүл шүүлтийн ажиллагааг баримтжуулж олонний хүртэд олгож байгаач энэ жигшүүрт явдлыг шүүхийн хараат бус байдлыг устгах гэд ашиглан улс төрийн ашиг хонжоо гаргахтай хэрхэвч эвлэрч болохгүй гэж эрхчлөө хөдөлгөөнийхэн үзэж байна. Гэр хороол хөдөлгөөнийхөө амралтын өдрүүдэд суулт хийсэн ч хүчний байгууллагаас албатан тараасан байна. Тэд хашааны газраа банкны барьцааны 30% багтаахаас эхлэн хэд хэдэн асуудлаар духоологоо хотын даргад хүргэхийг оролджээ. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дахин сонгуульд бие даагчаар нэрээ дэвшүүлсэн Уланбаяр мэдээлэлээ тэрээр Монгол Ардын нам мөнгө тараасан гэж цагдаад хандсан байна. Эдгээр өмсөд мэдээллийг өнөөдрийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн 174 тэрбум төгрөгийн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг барьж өнөөдөр ашиглалтанд хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн туршид эмнэлэг нь 104 ортой дэвшилтэт технологи өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж Монгол дэмжлэгдэх боломжгүй тооцогддог зүрх судасны өвчин, тархины эмгэг, хавдар зэрэг 26 өвчнийг эмчлэх боломж бүрдэж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд эмнэлэгтээ дадлага хийж сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон багажуудыг ашиглаж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм а. Одоо энэ эмнэлэгт 360 гаруй одоо тоног төхөөрөмж байрлуулна. Энэ тоног төхөөрөмжүүд бол одоо дэлхийд хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд байгаа. За мөн энэ хүрээнд бас эмч мэрэгчлэнүүдийн одоо сургах бас энэ давхар төсөл энэ 2017 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1500-аад эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд энэ сургалтанд хамрагдсан байгаа. Энэ байгууламжаар дамжуулаад олон сайхан залуучууд мэргэжил боловсролтой болж тэр хэмжээгээр иргэд орчноос өвчтөй эрүүл байлгах. Эрүүл байж бид боловсролтой байж чадвахтай тэдний улс орны ирээдүйн хөгжил тусгаар тогтнол аюулгүй байдал бүх зүйлөө шалтгааллах учраас энд сурч байгаа хүүхэд залуучууд оюутнуудад асар их өндөр хариуцлага түүний зэрэгцээ энэ сургуулийг удирдах байгаа удирдлагуудад бас улам их хариуцлага ногдож байна гэж бодож байгаа. Энэ зун амбулаторын дотрийн тасгуудыг ашиглалтанд оруулж эмнэлзэн үйлчилгээ эхлүүлэх юм байна. Мистаслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд хийж эхлэх юм а. Яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг 3 дахь шатанд ашиглалтанд оруулахар болжээ. Гэр хороол хөгжлийн хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан Бямбарагт сквадрын талбайд эсэргүүцлийн суулт зарласан. Энэ үеэр цагдаа нар суултыг хүчээр тарааж зарим гишүүдийг нь баривчлахдаа ёс бус аашилсан тухай тэд өнөөдөр мэдээллээ. Хөдөлгөөнөөс гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг хотын даргаас шаардсаар байгаа юм а. Хөдөлгөөний зүгээс гэр хорооллын айл өрх газраа барьцаалж зээл авах хэрэгтэй болж хашаанда бизнес эрхлэх боломж олгосноор утаа үнээр буурах боломжтой гэж харж байна. Иймд гэр хороолыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих, хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30% тооцон авч иргэдийг хохирохгүй ах зэрэг шаардлага тавьж өнгөрсөн баасан гарагийн өглөө 11 цагаас тайван жагсаалаа эхлүүлжээ. Гэвч Бямбарагийн шөнө нийслэлийн засаг даргын захирамжийг уншиж цагдаа нар майханд нь урьж жагсаалаа тараахыг албатан шаардсан гэж байгаа юм а. Бид хэнийг ч уурахаагүй ямар ч зүйлийг одоо иргэдэд одоо төрхөж нийгмийн эмх замраагүй байдлыг бий болгох гэж оролдоогүй зөвхөн одоо тусын майхандаа сууж өөрсдийнхөө ахуй амьдралыг ярьцгааж бидэнд хариу өгөх байх гэдэг итгэл төрөс ингээд сууж ирсэн. Маш олон цагдаагийн бүрэлдэхүүн ирж автобус дээр нэг зам харгаа хааж ингэж одоо биднийг баривчилж одоо бүр танхаа баландаа бүр одоо энэ ардсан улсад одоо бид хэнийг ч төрхраагүй төрөө иргэлт хийгэж хэлээгүй байтал одоо амьдралаа яриа сууж байгаа тэрийн одоо 18 наснаас одоо 60 70 гарсан юм хөгшин хэдэн хүн сууж байхад одоо тэднийг хонцгонрыг нуурж чирч голдорч одоо бүр сүрийг үзүүлсэн. 2 өдрийн суултаа тэд хин нэгнийг суудлаас огцор гэж шаардаагүй ч өнөөдрөөс тэд Улаанбаатар хотын захирч амар сайхныг огцорхыг шаардан дараагийн жагсаалаа хийнэ гэж мэдгдлээ. Зөвхөн өөрсдөө сайхан амьдрах ихээ нэгээд талбай дээрээ гарч ирээд үгээ хэлээ зогсож байгаа хүмүүсийг нохой шиг тал тийш нь орилуулаад чарлуулаад автобусд чихээд ингээд аваа явдаг. Эвж хүний физ зүчдэг ямар ч ардчилсан улсын дэлхийд байхгүй.
Энэ Сүхбаатарын талбай дээр нь эрх мэдэлтнүүд нь зогсдог. Энэ энгийн жирийн ард иргэд нь очиж зогсож болдоггүй юм бол бид тэгвэл эрх чөлөөний талбай дээр очиж чагсаад хийнэ. 4-р сарын 5-ны өдөр эрх чөлөөний талбай дээр бид 11 цагаас дахиад чагсаалаа хийн. Дахиад ядуу ардууд цуглана. Тэнд дахиад амьдралаа ярина. Амар сайхныг огцрохыг шаардна. Мөн энэ суулыг дэмжих гэж ирсэн иргэдийн автомашиныг одоо хүртэл журамсан хэвээр байгаа гэж байна. Улс төрчид гэр бариад өсөглөн зарлаад сууж болдогч энгийн иргэд болдог байх нь зүйд нийцэхгүй учраас хотын даргаыг огцортол эсэргүүцлээ илэрхийлнэ гэж тэд мэдэгдлээ. Эрх чөлөө хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал мөн өнөөдөр хэлээ. Эрүүдэн шүүхтээ эвлэрэх ёсгүй. Гэхдээ хараад бус шүүхийг устгах учиргүй гэдгийг хөдөлгөөнийхэн хатуу хэлж байна. Мөн хуулийн байгууллагад хамгийн их утсан эрүү шүүлтээр олон улсын хэмжээнд зөвлөмж авч байсан хууль зүйн дотоод хэргийн сайд нэмдорж болон 2 дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа шүүхийн хараад бус байдал халдаж байсан гэж ерөнхийлөгч асан элбэгдорч хоёрт хариуцлага тооцох ёстой гэсэн байна. Олон нийтэд өгөх хамгийн гол мессежийг эрх чөлөө хөдөлгөөнийхэн тайлбарлахдаа эрүүдэн шүүхтээ яавч эвлэрэхгүй гэвч шүүхийн хараат бус байдлыг ч устгуулахгүй байх явдал гэж үзэж байна. Иймээс хөдөлгөөнийхэн эрүүдэн шүүхтээ эвлэрэх ёсгүй хараат бус шүүх устгах учиргүй гэсэн лозунг хэвлэлийн хурлаар байршуулжээ. Түүнчлэн эрүү шүүлт урт удаан хугацаанд оршин тогтносон байтал нямд орж сайд цоошин зүйлмэтээр хандаж байгаа нь тэднийг гайхшруулж байгаа юм а. Засгийн газар бол Монгол Улсын нөхцөл дэвсгэр хуулийг хэрэгжүүлэх үүрэггүй гол институт. Тэгээ өнөөдөр бол засгийн газар ялангуяа өнөөдөр хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Цэн Нямдэрж гэдэг хүмүүс бол эрүүдэн шүүхийг энд өнөөдөр гарч ирсэн юм шиг ийм одоо цаашин зүйл юм шиг хандж байгаа нь бол энэ хүний өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан хууль зүйн сайдаар Монгол Улсад хамгийн удаан ажилласан хүн байна. Энэ хүний харьяа энэ хүний хууль зүйн сайдаар ажиллаж хууль зүйн харьяа байгууллагуудад байсан энэ нэршилтэй холбоотой зүйлийг огт мэдээгүй царай гаргаж байгаа бол улс төрчийн ёс зүйдч за ачаасаа ажлын шалтгаанч бол нийцгүй гэдэг бол хүн болгон мэдж байгаа. Хөдөлгөөнөөс өнөөдөр хүний эрхийн үндэсний комисс ерөнхий сайд Хүрэл Сүх нарт шаардлага хөргүүлж байгаа юм. Тэд хүний эрх зөрчигдсөн асуудлаар улсын хурал засгийн газраас ангид хүний эрхийн асуудлаар төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлбөгийн ажлын хэсэг гаргаж хүний эрхийн байдалд дүгнэлт гаргуулж хариуцлага тооцох ёстой гэж байна. Мөн Монгол улсын 40, 60, 92 оны үндсэн хуулиар төрийн төвлөрлийг сааруулж, 3 салаа болгож аль альны дархлаа хангаж хяналтыг бий болгосон байхад эрүү шүүлтээр далимдуулан шүүхийн хараат бус байдлыг арилгах улс төрийн алхам хийж ашиглаж байгааг хөдөлгөөн эрс эсэргүүцэж байгаа юм а. 1939 оны үед гарч ирсэн тийм хэмжээний хядлага болоогүй хэдий ч энэ дэр хүний эрхийг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүх асуудууд их болсон байна. Үүн дээр яг хариуцлагыг одоо хамгийн түрүүнд нэг ярих ёстой хоёр хүн харагдаж байна. Хамгийн ихнийх нь яг одоогийн хууль зүйн яамны сайд Цэнгийн Нямдэрж гэдэг хүн. Энэ хүн бол нэгдүгээр шүүхээр эцэслэн тухайн хүмүүс гин буруутай тогтоохгүй байхад нэгдүгээр зарлж чинь хоёрдугаар 2000 хаавээс нь 5 оноос хойш энэ Нямдэрж гэдэг хүнийг хууль зүйн сайд хийж явах үеүүдэд маш их олон удаагийн олон улсын судалгааны байгууллагуудын тайлан илтгэл санамж тавьж ирсэн байна. Улсын хурлын чуулганд хүртэл мэдэгдэж байна. Хүний эрхийн үндэсний комисс жилийн 18 удаагийн илтгэлийн 14 тайландаа яг энэ зориг агсны эрхтэй хамаатай эрүүдэн шүүх процессыг хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж илтгэжсэн байна. Тэгээ энэ илтгэлүүдийн хариуд нь яг юу хийжсэн бэ? Хаавээсэн 2005 онд буюу одоогоос 14-5 жилийн өмнө хүний эрхийн олон улсын хамтын нийгэмлэг хүний эрхийн үндэсний байгууллагаас нийт Монгол орон даяар мөрдөн байцаах үйл ажиллагаанд судалгаа хийж тайлан илтгэл гаргаад араас нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрх хариуцсан тусгай илтгэж хурж ирээд улсын хурлын чуулганд орж зөвлөмж гаргаж ирсэн байна. Хуулийн өмнө буруутай эсхийг зөвхөн шүүх тогтоодог учраас шүүхэн хараат бус байдлыг хангах ёстой. Гэхдээ олон удаа олон улсын байгууллагууд хүний эрхээр зөвлөж байгаа ч ахиц гарахгүй ажилласан нямд орч сайд болон анхны удаа шүүхийн хараат бус байдалд 2013 онд халтсан гэж үзэж тухайн үеийн ерөнхийлөгч Элбэгдорч нарт хариуцлага тооцох ёстой гэж хөдөлгөөнийхэн мэдээлэл өглөө.
Өнгөрөгч 3 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 10-19-р тойрогт Иргэдийн төлөөлөлтийн хурлын дахин сонгуул болсон. Энэ сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх гомдол гаргасан Монгол Ардын хувьсгал намаас дахин сонгуульд бие даан өрсөлдсөн Уланбаяр өнөөдөр мэдээлэл хэллээ. Уланбаяр нь Иргэдийн төлөөлөлтийн хурлын дахин сонгуульд бие даан нэр дэвшсэн байна. Учир нь Монгол Ардын хувьсгалт намыг сонгуулийн тойргийн хооронд бүртгэж аваагүй гэжээ. Тэрээр сонгуулийн үеэр Монгол Ардын намыг мөнгө тараасан гэж үзэн цагдаад гомдол гаргасан ч Баянзүрх дүүргийн прокурор сонгуулийн зөрчил гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Уг нь Баянзүрх дүүргийн иргэн Энхбаатар гэгч хүн мөнгө тарааж байгаад баригдсан. Цагдаагийн албан хаагчдаж баривчилж мөнгийг нь хураа авсан гэж байгаа юм. Үүнээс гадна мөнгө тарааж явсан хэд хэдэн иргэний бичлэг хяналтын камерт хадгалагдсан баримтууд ч байгаа гэлээ. Баянзүрх дүүргийн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч одоо миний ардын зураг нь гарч байна. Энхбаатар гэж хүн бол мөнгө тарааж байгаад манай штаб ажилтнууд үйлдэл дээр баригдсан. Цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж бие нүжлэг нэгжлэг хийсэн байгаа. Тэр үед цагдаагийн байгууллагуудад нөхөр Энхбаатар юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр за миний бие болохоор барилга дээр ажилладаг хүн юм аа. Би ингээд цалингаа аваад явж байхад танай штаб ажилтнууд намайг ингээд андуураад барьчлаа гэдгийг тайлбарыг өгсөн. Иргэн Отгонбаатар гэж хүн мөнгө тарааж за галхуугийн төлөө сандаа өгөөч гэж хэлэхэд нь тэр Иргэн Баатар нь манай штаб ажилтнуудтай нийлж Иргэн Отгонбаатар барьж авсан байгаа. Ингээд Иргэн Отгонбаатар өөрөө цагдаагийн байгууллагад галхууд сандаа өгөөч гэж надад мөнгө өгсөн. Энхбаатар гэдэг хүн гэдэг гэрчим мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй нотлох баримттайгаа хэргийн газраа үйлдвэрч байгаа баригдсан тарааж явсан мөнгө нь байгаа гэрчим мэдээлэл өгсөн хөдөлшгүй юм эрүүгийн гэмт хэрэг байгаа. Нэгдүгээр Энэ үйлдэл маань эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 5 дугаар зүйл Иргэн сонгуулийн хийх сонгуулийн орооны ажилд саад хийх гээд бие даасан гэмтрийн шинжийг агуулж байгаа үйлдэл юм энэ бол. Тэгэхээр энэ үйлдэлийг прокурорын байгууллагын зүгээс гэмтрэг биш энэ бол сонгуулийн зөрчил гэж дүгнээд байгаа нь болохоор хууль зүйн үндэслэлгүй. Жаргал сайхан гэгч хүн цүнхтэй мөнгө барьж яван тарааж байсан бичлэг. Иргэн ган төмөр гэх хүн мөнгө тарааж явахыг барьж цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан гэж байгаа юм. Ингээд нотлох баримттайгаар цагдаагийн байгууллагад өгсөн ч эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Сонгуулийн зөрчил гэж үзэж байгааг Иргэн Уланбаяр эсэргүүцэж байна. Хэрэв эдгээр иргэд мөнгө тараасан нь хууль шүүхэн байгууллагаар тогтоох юм бол за сонгуулийн хуулиар 5 сая, эрүүгийн хуулиар 5 жилийн хоригдлаар шийтгдэг залтай юм а. Энэ сонгуульд Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Дорж Полом, 19-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Галхуунаар ялалт байгуулсан. Ардчилсан намын сонгуулийг хууль бус гэж үзэн оролцоогүй лээ. Мэдээ үргэлжилж байна. Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайдын тушаалаар ихтэй сургууль эсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны дүн гарсан байна. Шалгалтанд 2729 тэнцээг өгж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар монгол хэлний найруулга харьцангуй сайн байгаа бол унших бичгтээ голдуу алдаа гаргадаг гинэ. Монгол хэл бичгийн шалгалтын эрс 87%-тай 16,000 орчим эсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9% нь босоо оноонд хүрээгүй байна. Энэ жил анх удаа монгол хэл бичгийн шалгалтанд босоо оноо тогтоож өгсөн учраас шалгалтын материалыг хоосон өгөх тохиолдол бүртгэгдээгүй. Шалгалтанд одоогийн сурагчдаас гадна өмнөх оны ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид оролцож хамгийн өндөр настай нь 56 настай эсэгч байжээ. Монгол хэл бичгийн шалгалтын дүнгээр 84.1% нь босоо оноонд тэнцсэнийг харахад их хэлний мэдлэг сайн гэж харагдаж байгаа юм. Мэргэжлийн хүний яриагаар эсэгчдийн хувьд их хэлээр найруулан бичих чадвар сайжирсан боловч монгол бичгээр уншиж бичих төвшин муу байна. Шалгалтын үеэр эсэгчид монгол бичгийн асуултанд буруу хариулах, алдаа гарах нь их байсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ихтэй сургууль эсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг 2 удаа зохион байгуулж байгаа нь бас нэг онцлог. Эхний буюу энэ сарын 23-нд зохион байгуулсан шалгалтанд тэнцээгүй ихтэй сургууль эсэгчид 4-р сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Хэрв дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол ихтэй сургууль элсэн суралцах боломжгүй. Гэсэн ч эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх хэрэг нь нээлттэйг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Монгол хэл бичгийн шалгалтын босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй. Дахин шалгалт өгөх эрхгүй юм а. Шүүгээс анх хоёрт нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 4-р цахилгаан станцын гүйцэтгэх захирал анх хоёрыг албан тушаалаа оруулан ашигласан. Авилга авсан гэх асуудлаар шүүгээс өмнө нь 20 ялаар шийтгэсэн байсан юм а. Нямд орчийн багшийн хүү Хураа дүү гэгдэх анх хоёрыг эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 4-ийн 1-т зааснаар 2 жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах ял оноосон.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг улсын дээд шүүхээс хянан хэлцжээ. Түүнийг 27 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хаслаа. Хэргийг улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлцлээ. Ингэхдээ Дэмбэрл нямд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 14 сая төгрөгөөр торгох, анх хоёрт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 27 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилжээ. Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Хурц хууль зүйн дотоод хэргийн сайд нэмд орж Эрдэнэт үйлдвэр шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг хаан жимсээр дуудаж энэ гэрээг үргэлжлүүл гэж хэлээд Дулааны захиргааны станц 4-ийн захирал анх баяр гэж залуугаар дамжуулан 42 сая Америк долларын бараа материал шахсан байдаг юм гэж мэдээлсэн бий. Хариуд нь нэмд орж сайд хэлэхдээ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 42 сая $, бараа шахсан гэдэг байгаа анх баярын бизнесийг би мэдэхгүй. Тэр анх баяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд анх баяр дээр тагнуулын ерөнхий газар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж байв. Ямар ч тач улсын дээд шүүх өнгөрсөн 7 хоногт ийм шийдвэр гаргасан нь нямд орж болоод үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нөлөө орсноогийг хардлагыг төрүүлээд байгаа юм а. Хөтөлбөртэй хамтаагаад эрхэм үзэгчдад баярлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлснээр 80-аад онд чихрийн шижин өвчнөр дэлхийд 90 сая хүн өвчилж байхад 16 хүртэлх насны хүүхэд нийтдээ 8 байсан байдаг. Гэвч 89 он буюу 9 жилийн дараа зөвхөн Монгол улсад 11 хүүхэд өвчилсөн байдаг. Гэтэл сүүлийн үед энэ тоо 300 холдоод байгаа том мэдээллийг Тунгад хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Хөх тойрог. Энэ бол хүний тухай Монгол хүний тухай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зохиогч нь энэ нэвтрүүлгийн баатар нь эрхэм хүндэт та. Бидний нэвтрүүлгээр хүний тухай өгүүлэхдээ энэ дэлхийд амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгөх бол. Хүний амьдралын сонирхолтой үйл явдал. Амьдралын адармаатай агшин. Түүхэн их сурвалжийн амьд гэрч хүний л тухай өгүүлэх хөх тойрог нэвтрүүлэг. Өчигдрөөс эхлэн Мят компани зуны нислэгийн хугацаанд 7 хоногт 2 удаа буюу Пүрүү, Нямгарагт, Гуанжу хот руу шууд нислэг үйлдэг боллоо. Энэ чиглэлд Боинг 737-800 загварын онгоц явж байгаа юм байна. Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч Мят төрийн өмчийн хувьцаат компани Азийн чиглэлд зах зээлээ тэлэх нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өчигдөр нээжээ. Өчигдөр агаарын хөлгийн дарга амар санаа гэрэл дод тэргүүтээ нисэх бүрэлдэхүүнтэй B737 800 агаарын хөлөг 22 цаг 40 минутанд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Гуанжу хотыг чиглэн хөөрсөн байна. Мят компани инхүү Гуанжу хот руу шууд нисдэг болсноор хоёр улсын иргэд харилцан зорчход нин таатай нөхцөл бүртгэхээс гадна худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсролын салбар цаашлаад бүгд найрамдах Хятад ард улсын өмнөд хэсэгтээ харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Мят компани захирал Баттүр хэлжээ. Чихрийн шижийн өвчний хүнд хэлбэрээр өвчлөх хүүхдийн тоо эрс өсөж байгаа билээ. Тэгвэл үүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол буруутай байж болзошгүй байна. Энэ тухай Нобелийн шагналт Калифорни дахь Берклийн их сургуулийн хүрээлэн буй орчин эрүүл мэндийн сургуулийн профессор Кирк Смит анхлан дугуурлаа. Хүрээлэн буй орчны судалгаагаар дагнан ажиллаж Нобелийн шагналтан болсон эрдэмтэн Кирк Смит Улаанбаатар хотын агаарын бохирдол хотын ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөж буй талаар наривчилсан судалгаа хараахан гараагүйч бүгд найрамдах Хятад ард улс болон бусад улсуудынхаас илүү их сөрөг үр нөлөө үзүүлж байж болзошгүй гэж үзэж байгаа юм а. Сүүлийн жилүүдэд нас баралтын хувь хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн тооцоог дотоодын судлаачид гаргажээ. Агаарын бохирдол хүний бие эрүүл мэндэд голчлон томуу төс төвчин, хатгалгаа, амьсгалын замын болон уушгины өвчлөл зэрэг голлох өвчлөлд нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг боловч сүүлийн үед эдгээрээс гадна чихрийн шижин гэх мэт хархаг өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг талаарх судалгаанууд хийгдээд байна. Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд нүүрс орлуулах үр дүнтэй арга олох хүртэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд дөрвтэй арга хэмжээ авах нь чухал асуудал байсаар байгаа юм.
Хүүхдийн эрүүл мэндийн судлаач Дэвид Варбуртон миний бага нас одоогийн Улаанбаатар хотын дүр зурагтай тун ижил нөхцөлд өнгөрсөн гэж хэлж болно. Олон жилийн турш эрүүл мэнд болон бизнесийн салбарт ажилласны үр дүнд харахад агаарын бохирдол зөвхөн төр засаг болон иргэний нийгмийн шийдэх асуудал биш юм а. Харин бүхий л салбар дахь боломж нөөц бололцоог эрэлхийлж байдаг хувийн хвшлийн оролцоо зайлшгүй чухал юм. Сүүлийн жилүүдэд техник, технологи, инновацийн хөгжил ихэд явагдаж байгаа тул ийм төрлийн арга хэрэгслээр агаарын бохирдолд шийдэл олох нь гарцуудын нэг гэж зөвлөсөн юм. Тансаг зэрэглэлийн орон сууцны худалдан авах захиалга хамгийн бага байна. Энэ үед тансаг зэрэглэлийн орон сууцны түрээс нэмэгдэх зах зээлийн зохицуулалт гинэ. За гэхдээ Монгол улсын хувьд тансаг зэрэглэлийн орон сууцны түрээсээ хэрэгцээ тогтмол өндөр байдаг байна. Өнөөгийн нөхцөл байдалд 500 сая төгрөгөөр байр худалдаж авснаас 10% нь хүссэн байраа түрээслээд дараагийн 2 жилд нь үлдэгдэл 450 сая төгрөгөө банкнд хадгалаад дараа нь байр авах гэдэг нь хөрөнгө оруулалтын хамгийн энгийн шийдвэр болсон байна. Ингэснээр тогтохтой амьдралаа чанган стресс багтаа байртайж болох тооцоо эргэж хийх болжээ. Нөгөөтэйгүр байрны түрээс төлж амьдрах нь банкны өндөр хүү төлж амьдрахаас зовлон багтаа гэж үйл хөдлөх хөрөнгийнхэн үздэг байна. Монгол иргэдэд орон сууцны хувьд бусдаас ялгарах хамгийн том онцлог нь сууцаа өмчлөхийг эрхэмлдэг. Гэтэл гадны улсуудад орон сууц эзэмших гэж ойлголт байдаггүй. Ихэнх нь түрээсэж амьдрдаг хэв маягч шилжсэн. Өөрөөр хэлбэл түрээсийн орон сууц шинэ бизнесийн модель болон гарч ирж байна. Сүүлийн үед дундаж орлоготой иргэдийн дунд 2 дахь орон сууцаа моргежийн эсвэл байгууллагын хөнгөлөлттэй зээлээр худалдан авч түрээслүүлэх замаар эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Ингэснээр 20 жилийн хугацаатай авсан зээлийн байр нь түрээсийн орлогоороо 100% санхүүжих боломжтой. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын зан төлөв шийдвэрийг ажиглахад үйл хөдлөх хөрөнгөөр хөрөнгө оруулалтын багцынхаа 50-60% бүрдүүлсэн байдаг нь үйл хөдлөх хөрөнгө нь хөрөнгө оруулалтын хамгийн том хэрэгсэл гэдгийг нотолж байгаа хэрэгэ. Одоогийн байдлаар Улаанбаатарт 57883 айлын орон сууцны 328 төсөл хэрэгжиж байна. Төслүүдээс 214 төсөл нь захиалга авч байгаа. 73 төсөл нь захиалга авч эхлээгүй, 42 төсөл нь захиалгаа түр зогсоосон байдалтай байгаа юм. Орон сууцны үнийг нийтээр нь авч үзвэл 1 м квадрат нь сая 300 мянгаас 8 сая 500 мянга хүртэл байна. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа ирэх хүмүүстэй баярлалаа. Жюдогийн Гран-при олон улсын тэмцээн энэ удаа Гүржийн нийслэл Тбилисид болж байна. Болж өндөрлөө. За энэ удаагийн Гран-при 52 орны жюдочид оролцсон байна. Өнгөрсөн онд 33 байсан. За харин орны тоо ингэж өснө нь Олимп ойртож байгаа холбоотой гинэ. Монгол улсын тамирчид 52 орноос 12 дугаар байранд жагсан байна. Тэмцээн 29-ноос 3 өдөр явагдсан байна. Тонгорхой хөтөлбөрөөс энэ мэдээллийг хүлээн авч үзээрэй. Хөх тойрог. Энэ бол хүний тухай, Монгол хүний тухай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зохиогч нь, энэ нэвтрүүлгийн баатар нь эрхэм хүндэт та. Бидний нэвтрүүлгээр хүний тухай өгүүлэхдээ энэ дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгөх болно. Хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин, түүхэн их сурвалжийн амьд гэрч хүний л тухай өгүүлэх хөх тойрог. Украиний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт урьдчилсан дунгарсан байна. Сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдсөнөөс өнөө өглөөний байдлаар жүжигчин Владимир Зеленский 30.1% саналыг авч тэргүүлсэн бол ерөнхийлөгч Петро Порошенко 16.6% саналыг авч 2 дугаар жагсан гэнэ. Эхний шатанд хамгийн олон санал авсан Владимир Зеленский, Петро Порошенко нар 2 дугаар шатанд өрсөлдөх юм. Сонгуулийн 2 дугаар шатны санал хураалтыг 4 дугаар сарын 21-нд явуулахаар туулсан байна. Өчигдөр Украинд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт 39 нэр дэвшигч өрсөлдсөн нь тус улсын түүхэнд байгаагүй олон өрсөлдөгч бүхий сонгуул боллоо. Эдгээр нэр дэвшигчдээс жүжигчин Владимир Зеленский, одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко нар жагсаалтын эхний 2 дугаарт орсноор 2 дахь шатны сонгуульд өрсөлдөх хэрэгтэй болсон байна. Харин жагсаалтын 3 дугаарт Батькившина намын дарга ерөнхий сайд асан Юлия Тимошенко оржээ. Жүжигчин Зеленский ард түмний үйлчлэгч хэмээх нэртэй намаас нэр дэвшиж байгаа.
Тэрээр ийм нэртэй телевизийн хошин цувралд авилгатаа тэмцсэний үр дүнд санамсаргүй улсын ерөнхийлөгч болсон энгийн нэгэн багшийн дүрийг бүтээж байжээ. Захим сүлжээний идэвхтэй хэрэглэгч түүнийг сонгосон иргэдийн ихэнх нь залуу үеийнхэн байгаа юм байна. Түүний эцэг Александр Семенович Зеленский хэмээх математикч, программист, техникийн ухааны доктор хүн залуудаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан ба Владимир Зеленский Эрдэнэтийн Орос дунд сургуульд сурч байжээ. Үүнээс гадна сонгуульд Оросын ажиглагчид анх удаа оролцоогүй. Түүнчлэн Украины эрх баригчид Оросын холбооны улс дахь сонгуулийн бүх хэсгээ хаасан учраас тус улсад оршин суугаа украинчууд энэ онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болжээ. Оросын холбооны улс дахь сонгуулийн бүх хэсгийг хааж түүнчлэн Донбасс сонгуул явуулахаас татгалцсан тул Украины 7-10 сая орчим иргэн саналаа өгөх боломжгүй болсон юм. БАО-гийн Аз тивийн олон улсын чуулга уулзалт 3 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд бүгд найрамдагтай дард улсын хайна мужид зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтын хүрээнд Аз тивийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны 6 дахь удаагийн хурлуулж, үүнд 20 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Аз тивийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны хурлыг Хятадын хэвлэл мэдээллийн яам болон Хятадын дипломат хамтын ажиллагааны алба хамтран 2013 оноос хойш зохион байгуулж иржээ. Энэ удаагийн хуралд зохион байгуулагч 2 байгууллагын ерөнхийлөгч нар болон нийт 20 гаруй улсын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгчид нэгэн дээвэр дор цугласан нь Аз тивийн хэвлэл мэдээллийнхний томоохон уулзалт боллоо. Хурлыг Хятадын хэвлэл мэдээллийн яамны дэд ерөнхийлөгч Го Вэймэн нээж үг хэлэхдээ үндсэн 3 чухал саналыг дэвшүүлээд хэвлэл мэдээллийн энэхүү 90 асар хурдтай шинжлэгдэж байгааг онцолсон юм. Тэрээр хэвлэл мэдээллийн дамжуулах чиглэл хурдтай өөрчлөгдөж, уламжлалт мэдээллийн сувгаас хэрэглэгчид татгалзах болсон энэ цаг үед Азийн телевиз, радио, сонин гэд бүх салбар даган хувьсан өөрчлөгдөх ёстой гэж тэмдэглэлээ. Уламжлалт мэдээллийн сувгаас хэрэглэгчид татгалзах болсон энэ цаг үед Азийн телевиз, радио, сонин гэд бүх салбар даган хувьсан өөрчлөгдөх ёстойг тэмдэглэлээ. Нин түрүүнд Азийн хэвлэл мэдээллийн салбар технологийн инновацийг ижил хэмжээнд нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадвал хурдтай хөгжин олон нийтэд илүү ойр хүртэх боломжтой гэдгийг Го Вэймэн онцолсон юм. Мөн Хятадын хэвлэл мэдээллийн нэгдсэн группийн дэд ерөнхийлөгч Ян Шяомэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Хятад улсын хамгийн том хэвлэлийн газрыг төлөөлж байгаадаа баяртай байгаагаа дурдаад тус улс бусад орнуудтай хамтран хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлсэн юм. Зөвхөн Хятад улс төдийгүй дэлхийд даяар нийт хэрэглэгчид аливаа мэдээллийг ухаалаг технологиор дамжуулан авахыг илүүд үзэх болсон энэ цаг үед хамтарч нэгдэн дижитал медиаг хөгжүүлэх шаардлага гараад байгааг тэрээр онцоллоо. Энэ жилийн хурлаар зохион байгуулагчдын зүгээс Хятад улсад хийгдэж буй салбарын шинжилэл, мэдээ бичдэг робот, 5G технологийн хэрэглээ, дижитал орчуулга зэргийг олон нийтэд танилцуулсан юм. Зарим технологи нь туршилтын шатанд явж байгаа бөгөөд удахгүй хэвлэл мэдээллийн салбар бүхэлдээ роботчих боломжтойг тэд онцолж байлаа. Шинэ техник технологийн тусламжтайгаар дуу дүрсний өндөр чанартай мэдээ, дүрслэл, зурган контентыг хэрэглэгчид хурдтай хүлээн авч дамжуулах боломжтой болохоос гадна 20 гаруй хэл дээр шууд орчуулагдсан байх боломжтой юм байна. Энэхүү ажилд Аз тивийн бүх хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж чадвал удахгүй нэгдсэн мэдээллийг түгээх боломж нэгдэж, улсын хэл хязгаар харгалзахгүйгээр мэдээллийг хурдтайгаар хүртэж болох юм байна. Гүржийн Тбилис хотод жудо бүхий гран-при тэмцээн болж байна. Тэмцээний 2 дахь өдөр буюу өчигдөр 4 жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо. Манай 3 жудооч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд дэлхийн арга шалруулах тэмцээний хүрэл медаль, Гавья Тэмэрчин Одоёр шагналт 5 дугаар байрт орсон байна. Си хэсгийг тэргүүлсэн Одоёр эхний тойрогт гоц мөргөж, Эндикийн Рухил, Гүржийн Жихэлезийг ялсан ч Францын Гуаламигид дийлцсэн. Харин дагах барилдаанд Гүржийн Гинашвилийг ялж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Одоёр дараагийн барилдаанаа эзэн орны жудооч Яшвилэтэй хийсэн ч ялагдлаа. Тэрээр Гүржийн 3 бүхтэй таарч 2-ыг нь ялж, нэгэнд нь ялагдан медалийн давцанд зогсож чадсангүй. Энэ жинд нийт 36 жудооч барилдсанаас Франц, Куб, Оросын холбооны улс, Гүржийн бүхчүүд медальт байранд шалгарчээ. Бусад жудоочдоос 73 кг-д Чойжил Сүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Сүнжидмаа нар эхний тойрогоос тэмцээнээ дуусгажээ. Тбилисийн гран-при тэмцээнд 52 орны жудоочид өрсөлдөж байгаагаас Гавья Тэмэрчин уран цэцэг Болдбаатар нарын 15 жудооч оролцож байна.
Тэмцээний 2 өдрийн дараах байдлаар уран цэцэг хүрэл медаль хүртсэн бол 3 жудооч шагналт 5 дугаар, 1 жудооч шагналт 7 дугаар байр эзлээд байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг алтан баг нь 100 кг хангал, эмэгтэйчүүдийн 78 кг эрдэнэ тоотноор барилдана. Тбилисийн Гран при тэмцээнд Франц, Нидерланд 2 аврагтай тэргүүлж байгаа бол Гүрж, Израиль, Итали, Португал, Косовогоос 1 авраг төржээ. Монголын баг 1 хүрэл медальт шагналт байранд 4 жудооч орж 12 дугаар байранд бичигдэж байна. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Та бүхний шинэ 7 өдрийн ажил зэд амжилт хүсье. Одоо үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэл хүлээн авч үзсэн үү?